Зя кино сэтгэл засал YouTube видеогоороо өнөөдөр та бүхэндээ Inside Out хүүхэлдэйн киноор дамжуулан та бүхэндээ гуниг буюу sadness гэдэг сэтгэл хөдлөлийн тухай ярьж өгөх болно. Райли автобусны цонхоор харан суун. Түүний харц нь хоосон. Энэ бол Райлигийн сэтгэл гутралын доод зэг. Бид яагаад сэтгэл хөдлөлөө хаадаг вэ? Энэ мөч бол Райлигийн сэтгэл зүйн хамгийн хүнд үе. Тэр зүгээр л гэрээсээ явж байгаа юм биш. Тэр өөрийгөө бүхнээс тусгаарлаж байна. Яг энэ үед түүний дотор юу болж байгааг ярилццгаая. Яагаад тэр гунигаас цухтааж байгаа вэ? Тэр сэтгэлээ хааж юу ч мэдрэхээ болж байна. Энэ үзэгдэл нь клиник сэтгэл зүйн хувьд маш бодиттой дүрслэл юм. Киноны энэ хэсэгтээ Райли гунигтай байгаа боловч өөрийгөө жаргалтай юу ч болоогүй зүгээр байхыг хичээж ойлгохгүй байх гэж тэмцэж байна. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бид багадаа битгий уйл чи хүчтэй байх ёстой гэх үгсийг олон сонсдог. Энэ нь биднийг өөрийн гунигийг буруу гэж бодох зан төлөвт сургадаг. Гуниг бидний эдгэрэлд хэрхэн тусалдаг вэ? Сэтгэл хөдлөлөө дарах нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Киноны эхнээс л Райли өөрийгөө хүчээр аз жаргалтай мэт харагдуулахыг хичээнэ. Гэхдээ энэ үнэхээр түнд тус болж байна уу? Райли шинэ сургуульд шилжиж ирснээс хойш хичээлийн цайны цагаар ганцаараа сууж, ганцаардах болсон. Сэтгэл судлалд үүнийг сэтгэл хөдлөлөө дарах гэж нэрлэдэг. Гэвч судалгаагаар сэтгэлээ нуух тусам уламд орддог гэдгийг баталсан байдаг. Сэтгэл хөдлөлөө дарах нь сэтгцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Райлигийн доторх ертөнцид баяр гунигийг холдуулж байгаа нь. Гэхдээ асуудал ганцхан Райли дээр биш. Түүний оюун санааны ертөнцид ч бас баяр гунигийг хэрэггүй гэж үзэж байна. Гэвч үнэндээ гуниг яагаад асуудал биш, харин гарц гаргалгаа байж болох вэ? Судалгаагаар сэтгэл хөдлөлөө дарах нь бидний стрессийн гормоны хэмжээг ихсгэж сэтгэл гутралын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг харуулсан байдаг. Учир нь сэтгэл зүйд гуниггүй жаргал гэж байдаггүй гэсэн ойлголт бий. Гуниг бол сул тал биш. Харин бидний хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл. Бидний бүх сэтгэл хөдлөлүүд нь хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд үүнд сайн, муу, эсвэл эерэг, сөрөг сэтгэл хөдлөл гэж байдаггүй. Хэвийн хүнд эдгээр бүх сэтгэл хөдлөл мэдрэгдэж болох ба хамгийн гол нь сэтгэл хөдлөлөө үүсгэж эсэргүүцэх биш, тэдгээрийг таньж ойлгон хүлээн зөвшөөрч инэрч мэдрэх үед тэдгээр сэтгэл хөдлөлүүд нь тус тусын үүргээ гүйцэтгээд бидний сэтгэл хөдлөлийн төлөв буцаад хэвийн төлөвтөө шилждэг. Сэтгэл хөдлөл бол төр зуурих бөгөөд үрд үлддэг сэтгэл хөдлөл гэж үгүй. Баяр хөөр мэдрэгдээд өнгөрнө. Үрд баяр хөөртэй байна гэж байхгүй. Гуник ч гэсэн бас мэдрэгдээд л өнгөрнө. Үрд гунигтай байна гэж бас л байхгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө мэдрэхээс айх хэрэггүй бөгөөд сэтгэл хөдлөл бүр өөр өөрийн гэсэн зорилго, утга учиртай байдаг. Тэдгээрийг яг л урсгал ус шиг мэдрээд өнгөрөх нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал байдаг. Гуник бол буруу сэтгэл хөдлөл биш. Харин бидэнд зайлшгүй хэрэгтэй сэтгэл хөдлөл юм. Дурсамжийн нүхэнд баяр уйлж, Райлигийн хуужин дурсамжийг атгаж байна. Энэ мөч бол киноны хамгийн чухал хэсэг. Баяр анх удаа ойлгож байна. Гуник бол зовлон биш. Харин бидэнд туслах гарц юм байна. Ийхүү баяр гуникт Райлигийн гол дурсамжийг нь атгуулж байна. Энэ мөчөд баяр өөрийн хяналтаа орхиж гунигт боломж олгоно. Тэгмэгц юу болдог гэж Райли юу хийх ёстойгоо өөрөө мэднэ. Райли автобусны зогс гэсэн тавчийг дарж автобуснаас буун гэрлүүгээ буцаж байна. Одоо тэр өөрөөсөө зугтаж байгаа биш, харин гэртээ эргэж очихоор шийдэж байна. Сэтгэл судлаачид гунигийг бидний хамгийн чухал сэтгэл хөдлөл гэж үздэг. Яагаад гэвэл гуник биднийг хүмүүстэй холбоо тогтооход тусалдаг. Райли энэ мөчөд өөрийн гунигийг нуухай болж байна. Тэр гэртээ буцаж
эцэг эхээрээ хайрлуулж, эцэг эхээ хайрлаж хамт байхыг хүсэж байна. Энэ бол бидний жинхэнэ хүн чанар. Райли гэртээ орж ирээд хэсэг зог тосох мөч. Энэ бол анимашны түүхэнд хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлтөө хэсгүүдийн нэг. Райли үнэн сэтгэлээсээ хэлж байна. Би гэрээ санаж байна. Энэ үг бүх зүйлийг өөрчилнө. Эцэг эх нь Райлиг тэрвэрх үед Райли маш их хайрыг мэдэрч байна. Түүний эцэг эх Райлиг зүгээр л тэрвэрч юу ч хэлэлгүй сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна. Энэ бол жинхэнэ сэтгэл зүйн идэгрэл. Яагаад энэ тэрвэрэлт ийм хүчтэй нөлөөтэй вэ? Сэтгэл судлалын үднээс харахад тэрвэрэлт нь окситоцин хэмээх дааврыг ялгаруулдаг. Энэ нь бидний айдсыг бууруулж, өөрийгөө аюулгүй хамгаалагдсан мэдрэмжийг мэдрэхэд тусалдаг. Сэтгэл судлаач доктор Элизабет Kübler-Rossийн үзэж байгаагаар гуниг бол хайр байсны баталгаа юм. Райлигийн нулимс эцэг эхийг нь түүнээс холдуулаагүй, харин ч улам ойртуулсан юм. Тэрээр хэлэхдээ гуниг гэдэг хайр байсан учраас л бий болдог гэж хэлсэн байдаг. Энэ мөчөд Райли гунигтай байна, гэвч тэр бас аюулгүй байгаагаа мэдэрч байна. Энэ хоёр мэдрэмж зэрэгцэн оршиж болно гэдгийг бид энэ үзэгдлээс харж байна. Гуниг ба жаргалын түнш. Райлигийн дотоод ертөнцид шин цөмийн дурсамж, баяр ба гуниг хамт байгаа нь. Одоо Райлигийн дурсамжууд зөвхөн баяртай эсвэл гунигтай биш. Хоёулаа хамт зэрэг оршиж байна. Энэ бол Inside Out киноны хамгийн гол санаа. Баяр ба гуниг нь дайснууд биш, харин хамтдаа ажилдаг. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар гуниг нь бидний баяр баясгалыг илүү үн цэнтэй болгодог. Райлигийн багын дурсамжууд эхэндээ инээдтэй, хөгжилтэй боловч дараа нь санах тусам гуниг төрүүлж, цэнхэр өнгөтэй болж байгаа нь. Бид аз жаргалтай мөчүүдээ эргэн санахдаа заримдаа гуниг төрдөг. Энэ нь сэтгэл зүйн хувьд маш хэвээ үзэгдэл юм. Учир нь бид өнгөрсөндөө хайртай байсан учраас л түүнийг санахдаа гунигддаг. Гуниг биднийг сул дорой болгож байгаа юм биш. Харин биднийг илүү хүчтэй, илүү гүн гүнзгий, бас хүмүүстэй холбогдож илүү хүнлэг болгодог. Киноны дүгнэлт буюу хамгийн гол санаа нь юу вэ гэхээр бид сэтгэл хөдлөлөө нуух нь хүч биш. Харин тэднийг хүлээн зөвшөөрч ойлгох нь биднийг илүү хүчтэй болгодог. Та энэ видеог сонирхолтой гэж үзсэн бол лайк дараад илүү сонирхолтой сэтгэл зүйн анализуудыг үзхийг хүсвэл subscribe хийгээрэй.